Бүх нийтийн цэвэрлэгийг зохион байгуулах тухай Баянгар Сүмийн цэцэрлэг нь 2022 оны Адрууд 58 дугаар захирамжийн хүрээнд Баянгар төгсгөл үйлчилгээ орон нутгийн өмчит төсөв төлбөрийн газрын хамт олон нийтийн эдэлбэр газар болох ойн зурвас хотонтой болог орчмын цэвэрлэгийг хийж хогоо байгууллагын автомашинд ачаа ажилчдаараа цэвэрлэгээнд оролцож байна. Баянгар Сүмийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд айл өрхүүд урд хойд 50 м доторх газраа цэвэрлэж байх үүрэгтэй байдаг. За сар бүр бүх нийтийн цэвэрлэгээ хийгдэж байгаа гэдэг ч гэсэн гэр хороолол байр орон сууцнуудын хог хаягдал бол их байгаа нь. За хогийн сав байдагч гадна нь хог хаядаг, гудмандаа угаацс асгадаг, эзэнгүй айлын хашаа ойн зураас ойрхон газруудад хог асгадаг, буруу дадал зуршлыг арилгаж бүх нийтийн хотын соёлыг бий болгож орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахад гар бие оролцож байх шаардлагатай байна. За дэлхийн дулаарл байгаль орчны өөрчлөлтөд хамгийн их нөлөөлт өгчин зүйлсээр нэг нь бол хог хаягдал, хуунцар, сав, гялгуур ут, аюултай хог хаягдал болох зай батар байдаг. Сар шөнийн баяртай холбоотойгоор гутлын улуучууд хаа сайгүй байх нь хогийн савнд хийдэггүй нэг жишээ болж байна. Хот тогтчлт хотын соёлын жилийн хүрээнд хог хаягдал хотын өнгөцөмж сайжруулахад хамтран ажиллах албан тоотыг байгууллагуудад хөргүүлэн ажиллаж байна. За зарим байгууллагуудын хувьд хариу эргүүлээгүй, хүсэлтийн дагуу ажил хийгээгүй, хотоо хайрлаж эрүүл мэндэ бодож ходгүй цэвэр хотод амьдрахын тулд хогоо тарихгүй ухамсарт байхыг нийт баянгарчуудаа уриалж байна.